За та бүхэндээ дулаан зохицуулалтын өөрчлөлтүүдийн талаар танилцуулъя. Нарийн хүүхдийн биеийн хэвийн халуун нь одоо 36.5-аас 47.5 градус байдаг. Нарийн дулаан алдалт гэж одоо юу хэлээд байгаа юм бэ гэхээр биеийн халуун 36.5 хэмээс бага болохыг л одоо дулаан алдалт гэж хэлээд байна. За нарийн хүүхдийн дулаан алдалт нь дулаан үүсэлтээс гол төлөв хамгаалдаг. За учир нь одоо насан туршидтэй харьцуулахад амьсгалын тоо олон, биеийн гадаргууны талбай их тул дулааны алдагдал одоо их тохиолддог нарийн хүүхдүүд. Мөн амьдралын эхний 30 минутанд тусанд хүчил төрөж багасаж хүчилшил үүсдэг тул дулаан үүсэлт хангалтгүй явагддаг гэж ингэж үздэг. Нялх хүүхдэд өвчүүний ар хэсэг 2 далны завсар нурууны дагуу барилдаг бор өөх гэж байдаг. Энэ нь дулаан үүсгэхэд чухал ач холбогдолтой байдаг. Бөгөөд насан туршидтын биеийн жингийн 16%-ийг эзэлдэг бол гүйцэд нарийн хүүхдийн жингийн одоо 8%-ийг дутуу нарийн хүүхдийн биеийн жингийн 1-1.5%-ийг эзэлдэг байна. Биеийн дулаан бууралтаас сэргийлэхийн тулд дөнгөж төрсөн нарийн биеийн тосон түрхлэг гэдэг гадна талаараа ийм цагаан маац түрхлэгтэй гардаг. Тэрийг түрхлэгийг одоо яаран арилгах шаардлага байхгүй. Хүүхдийн төрөмгцэн ихтэй бас арьсаар ингэж хөргөлцүүлж арьсан дээр ингэж хүүхдээ хөргөлцүүлэхэд дулаанаа одоо маш хурдан авдаг. Мөн дулаан үлгийгээр үлгээгдэж дааруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал ач холбогдолтой байдаг. За нарийн халууралтын талаар та бүхэнд танилцуулъя. Нарийн биеийн халуун 37.5 гэмээс дээш болохыг одоо халууралт гэж үзэж байгаа. За орчны температурын нөлөөнд нарийн дасан зохицох чадвар сул байдаг. Өөрөөр хэлэх юм бол орчны хит халуун үед дулаанаа гадагшлуулах чадвар муу байдаг. Мөн шингэний дутагдлаас амархан халуурдаг. Илүү тэлттэй том жинтэй төрсөн нараад эхийн сүүний гарц бага байгаа үед халуурах шинж элбэг ажиглагддаг. Халуурсан үед хөхийг ойр ойрхон хөхүүлэх зайлшгүй шаардлагатай байдаг. За биеийн жингийн бууралтын талаар бас та бүхэндээ танилцуулъя. Нарийн хүүхдийн бие махбодын шингэнээр баялаг бөгөөд биеийн жингийн 70%-ийг эзэлж идэг. Нарийн хүүхэд төрсний дараа одоо эхний 5 хоногт жингээ хасах нь хэвийн үзэгдэл байдаг. За эрүүл нарийн биеийн жингийн 6%-ийг нь алддаг. Хэрвээ 10%-аас их алдах юм бол эмгэг гэж үздэг. Ихэнх нарийн хүүхэд одоо 1-2-7 хоногийн дараа жингээ эргэж нэмж авдаг. Жин буурах шалтгаан нь одоо хүүхдэд шаардлагатай хэмжээний сүүгээ эхний 2-3 хоногт авч чаддгүйтэй холбоотой байдаг. Төрөлт нь одоо огцом, жочрол, өвчөг, улмаар глюкокортикоид дааврын ялгарл ихсдэгтэй холбоотой. Хэрэг таны хүүхэд жингийн хит их алдагдaltaй бол сайн хооллох хэрэгтэй байдаг. Биеийн жин нэмэгдэхгүй бол дахин эмнэлэгт хэвтэх шаардлагатай болж магадгүй юм аа. За дараах тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламжийг аваарай. Энэ нь болохоор 1-р дарис цонхид цайх, 2-дугаарт нь хамар уралдлын гурвалжин хөхрөх, орчны харьцаа сулрах, унтаадаг байдалтай болох сэрээхэд хэцүү бол энэ үед. За хэрэг та бас дараах зүйлийг анзаарсан бол хүүхдийн эмч эсвэл өрхийн эмчтэй үзүүлээрэй. За арьсны талаас болохоор зэрэг арьс шарлах, шар дүр төрхтэй байх, шарлалт нь арилахгүй удах, эсвэл биеийн ихэнх хэсгийг нь хамарсан шарлалттай байх. За биеэр эдээтэй тууралтууд гарах, живхний хүнд хэлбэрийн эсвэл байнгын тууралт гарах. За биеийн халуун тогтворгүй халуурах 37.5 хэмээс дээш эсвэл дулаанаа алт 36.5-аас хэмээс доош байх юм бол за шээс баасны гарц нь одоо ямар байх вэ гэхээр 36 цаг хүртэл хугацаанд баахгүй байх эсвэл гэдэс байнгын дүүрэнд байх. За амьдралын эхний 3 хоногт 24 цагийн туршид 3-аас цөөн удаа баах. За амьдралын 4 дахь хоногоос нь 24 цагийн туршид 4-өөс 100 удаа живхийг солих. 24 цагийн туршид 4-өөс 100 удаа баах. За амьдралын 5 дахь хоногоос хойш 24 цагийн хугацаанд нэг ч удаа баагаагүй байх. Эцсний гэнтийн өөрчлөлтөнд жочромтгой байдал, муу хоол эсвэл бусад асуудалтай хамт илэрх. За усархаг ногоо, өмхийн үнэртэй эсвэл салас дагуулсан суулгалт илэрх. Шээхэд таагүй байдал ажиглах зэргийн үед яаралтай хүүхдийн юм уу өрхийн эмчтэй үзүүлэх шаардлагатай.